Сайн уу? Намайг сансноо. Би ирлээ. Би сая дандаа CU-гээс ийм бүр авсан. Ийм сүү авсан. Бас чипс авсан. Чипс авч идэв амар удаж байна. Сая энэ кофег аваад дандаа уучихсан. Энэ бүр амар гоё кофе. Тооны дараа дахиад болондоо ирсэн байна. Өнөөдөр 6 сарын 15-ны өдөр. Сая би яг суудаг газартаа эргээд алхаад ингэ иржсэн чинь энэ модыг хараад яг энд байсан зүйлс бүгд ингэж байгааг хараад нэг зүйлс санагдсан. Ямар ч нөхцөлгүйгээр, ямар ч хүлээлтгүйгээр ингэж тэр чигээрээ байж байгаа нь намайг хизээж ирсэн ингэж хүлээж аваад тэг би ингэрээд юу ч ярьсан зүгээр л намайг ингэ сонсоод энэ яг мэдрэмжээс би гинт тэгэж бодлоо. Хиний нэг ямар ч хүлээлтгүйгээр зүгээр л байгаагаар нь ямар нэгэн зөвлөгөө шүмжлэлгүйгээр ингээд сонсоод хүлээж аваад тэг тухайн хүнд нь өөртөө тухтай, нөгөө хүнд нь тухтай байж чадах юм бол энэ нэг харилцааны хамгийн гоё хэсэг байх. Яг ч юм өнөөдөр ингэ ирсэн чинь яг тийм мэдрэмж төрлөө. Би ингээд ямар ч үүдтэй, ямар ч байдалтай энд ирэл ингэ сууж байгаа. Тэгээ ирснийхаа дараа надаа юу санагдаж байгаа, юу мэдрэгдэж байгаа бүгдийг л ингэ яриад. Тэгсэн чинь ингээд намайг амар гоёор хүлээж аваад ингээ мэдрүүлээ. Тэгээд энэ сүдэртэй ингэж байлгаж байгаа юм тийм амар гоё мэдрэмж байна. Өчигдөр тэрний өмнөх өдөр 2 өдөр би нэг юм сонин сэтгэл төвчлөлттэй байсан. Ингээ зүрх маань ингээ амар хурд цоглол тэрний тийм муу зүйл болох гээд байгаа юм шигээр мэдрээд тэгээд яг тэрийг би зүгээр ажиглаад л яваад байсан. Тэгээд 7 хоногт илүү 50 байж чадсан гэж бодож байна. Яагаад гэвэл өмнө нь болохоор би ингээд юмд тийм яарад эсвэл ямар нэг юмд тийм хитрхийг хач холбогдол өгөөд тэгээ тэндээсээ өөрийгөө ингээд нэг чухал гэдгээр мэдэх гээд идэг байсан байгаа байхгүй юу? Өөртөө ингэж нөгөө нэг үйлдэлээр дадуулж тэгжээж л яг энэ өмнөх туршил гэх юм уу тэр хандлагуудаасаа жоохон өөрчлөгдөж гарах юм байна. Тэгээ одоо зөндөө хангалттай хүмүүсийн одоо юмнуудыг сонслоо, зөндөө ном уншлаа, зөндөө бичлэг үзлээ. Тэгээ одоо бол хангалттай гэж бодож байна. Зүгээр л яг үйлдэлээрээ багаар дахиад явъя. Тэгээд үйлдэл хийж яг надад урам зориг ирж ээж тэрийгээ би өөртөө дадуулж ээж итгэл үнэмшил болон энэ сөрөг зүйлсүүдээ арилгаж чадна. Тэгэхээр одооноос бол зүгээр л үлдээ. Миний бичлэгүүд хин нэгэнд яг ийм начиг яг ийм үе дээр явж байхдаа энэнд цаг хугацаа өнгөрнө, цаг хугацаа шаардагдана. Тэгээд амар сэтгэл санаа дэшээ доошоо савлна. Дунд нь маш олон хүмүүстэй уулзна, дахиж шархлана, дахиж босно ч гэх юм уу те. Ингээд бүр аюух юм болж байгаа байхгүй юу? Тэгээд тэр болгоно зүгээр ийм хин нэгэнд хань болгоод энэ бичлэгүүдээ би хий гэж бодсон. Сэтгэл санааны сэтгэл зүйн байдлаа асуудлаа шийднэ гэд яг эндээ төвлөрөөл бүр яг ингээл гуниглаа л те бүр ингээл тэндээ бүр ингээд автаад байх биш. Хажуугаар нь тэр нэг одоо зорилго те мөрөөдлийнхөө тэр төлөө явж байгаа тэр процессыг давхар орж иж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол яг тэр яг ингээд давхар явж байгаа. Тэг би зүгээр л яг ингээд ярьж байгаа шиг яг шаналаад те ингээл амар ухааргаал амар юм сүнслэг байдлаар ингээл бүр бүх өдөржингөө тэгж байгаагүй мэдээж. Зөвхөн тэрнийхээ төлөө ингээд тэмцээд явхдаа өөрийнхөө чин сэтгэлээ ерөөс хайж болохгүй. Дараа нь хичнээн амар лаг хүн болсон байлаач одоо яг миний ярьж байгаа энэ асуудлуудыг ингээд шийдэж чадахгүй тэнд очих юм бол өөрөө ч зовно, өөр бусад хүмүүсийг ч зовох байх гэж бодож байна. Би тэгээд энэ номыг эхлүүлсэн.
өмнө нь бол яг уншсан байсан. Тэгээд дахиад уншиж байгаа. Эндээс өмнө уншихтаа болохоор би юуг ойлгосон гэхээр хүн чин сэтгэлдээ зорж байгаа зүйл нэг тийм нуугдмал байгаад тэгээ би яг юуны төлөө яагаад байгаа юм бол гэд яг тийм цаг үе дээр ирэхээрээ тэрийг ингээ эрэлхийлж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ амар хоосон мэдрэмжтэй ингээд юмнууд утгагүй санагдана. Энэ хажууд ойрхон байгаа хүмүүс амар төвхтэй санагдана. Тэгэд кино шиг ингээд янз бүрийн зүйл үзэж туулж явсны дараа хүн тэр нэг зорж байгаа зүйлээ одоо олж авч байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр дунд болохоор би эндээс ерөнхийд нь базаад ингээ харангууд одоо надад хэцүү байгаа ч гэсэн би ингээ цаашаа урагшлах хэвээр. Надад ийм зохиолдох нь зүгээр энгийн зүйл гэж бас хөнгөнөөр харах хэрэгтэй юм шиг санагдаад яг энэ номыг өмнө нь уншиж хахад. Тэгээд дахиж эхлүүлээд ингээд явж байгаа. Тэгээ энэ дэр болохоор ингэж байгаа байхгүй юу. Амар амгаланг ирж олох цор ганц зам бол өөр хаанаас ч биш гагцгүй өөрийн зүрх сэтгэлээсээ л хайх юм гэдгийгсэн байгаа. Яг би болохоор яг одоо итгэж байгаа байхгүй юу. Ингээл нэг юм би өөрөө ийм байвал би ингэж чадах юм байна штэ гэдэг юм олж мэдээд байгаа байхгүй юу. Өмнө нь бол би ингээ хамт амьдарч байгаа, найзалж байгаа, хамт ажиллаж байгаа хүмүүст ингээ амар утга учир өгдөг. Тэр хүмүүстэй амар гоё харилцаатай байж би амар гоё амьдрах юм шиг. Тэ тэр хүмүүстэй ингээ эвгүй харилцаатай, эвгүй нөхцөл байдлаар орчих юм бол би амар даун болцдог. Тэгсэн чинь яг энэ ингээ хэсгийг уншаад тэгээ сүүлийн үед мэдний мэдрэлж байгаа зүйлс юу гэхээр бусдаас биш яг өөрөөсөө хайж чадж байгаа. Тэрийгээ бас олж чадж байгаа. Тэгээд ирэхээр нөгөө нэг ингээд хүмүүсийг буруутгахаа болдог. Бусад хүмүүс рүү дайрахаа болдог. Тэр хүнийг илүү ойлгож эхэлдэг гэх юм уу? Тэр хүн ч гэсэн цаанаа нэг өөр хүн гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг юм байна. Одоо намаа уншиж агаад тэгээд зэрэг орохоор явна. Энд өнөөдөр нэлээд удаан байхад ч гоё байхаар байна. Энд дээр юм чинь би тав хүнстэй. Яг салхилчих юм. Наач туссан, сарж туссан тэр өнөөх амьдралын тойрогт эдэн гэрнэ. Ямар ч хүслэнг давж чадвч дахиад л нэг хүслэн нэмэгдэх хаж. Энэ тусаар энэс тэр нэг хэсэг байна. Хүн багшлахаараа багадаа энэ Сидхартаа гэдэг нэртэй байгаа. Тэгээд Даян чигээд ингэ явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингэ цуг явдаг одоо юу хий найз гэх юм уу? Говинда гэдэг. Тэрнээс ингэ Сидхартаа асууж байгаа юм. Тэр хоёр ингэ Даян чигээ явж байхдаа за Говинда хоёулаа зорилгоо биелүүлж чадаж байна уу? Чи юу гэж бодож байна гэж асуув. Говинда би тхийг сурсан, одоо ч сурсаар л байна. Чи их чадварлаг даянч болно. Сидхартаа чи бүхэл тасгал эрдмийг хурдан сурч байна. Ахмад самаанууд чамайг их магтдаг шүү дээ. Нэг л өдөр чи гэгэн хүн болно. Сидхартаа хэмээн хариулв. Сидхартаа гэсэн чи харин надад үгүй. Би өдий болтол самаануудаа сурсан бүхнээ мөрийдө тоглогч, биеэ өмлөгчээс биеэ зовоолгүй, цаг алдалгүй сурчих байсан юм байна. Тэгсэн чинь Сидхартаа чи тоглож байгаа байлгүй дээ. Бясалгах, амсгаагаа хураах, өсөж цанхыг төвчих мэтийг яаж тэр толгонуудаа сурах гэж гэдгсэн чинь бясалгал гэж юу вэ? Өөрийгөө хоослох гэж юу вэ? Хоолоо сойх гэж юу вэ? Амсгаагаа хураах нь юу вэ? Энэ бүгд төр хугацаанд өөрөөсөө салах, ангижрах нэг хэлбэр юм. Амьдралын зовлон бэрхшээлээс түргэн зүгтэх арга. Малчин хүн хүртэл хідэн аяга будааны дарсан цогтож тийм байдалд хүрдэг. Тэр өөрийгөө мэдрэхээ болж тэрхэн мөчөд хамаг зовлонгоо мартна. Чи бид хоёрын өчнөө цаг бясалгаж байж хүрдэг үр дүнд тэд унтаа зэрхэд хүрч чаддгаа гинэ.